Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ амралт өдрийн мэндийг хүргэе. Бүтээл төрх агшны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Монголын уран зургийн галерей дээрээс хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран баримлч, доктор, профессор Бадрал Багшийн маань шавнар уран бүтээлч нарын хамтарсан уран баримл 2023 үзэсгэлэн дээрээс хүрч байна. Хүн төрлөختний түүхийг авч үзэхэд бол ерөөсөн дандаа энэ төрөлх урлагийн түүхээр ерөөсөө үздэг. Энэ төрөлх урлаг л ерөөсөө хүн төрлөختний түүхийг ерөөсөө гэрчлдэг, баримт болгодог, хүн төрлөختний оюуснаа хэрхэн өсөж хөгжсөнийг харуулж өгч. Манай Монголын төрөлх урлаг дотроо энэ уран баримлал бол их онцлогтой л да. Ер нь бол манай уран баримлын урлаг бол эртний хүй нэгдлийн урлаг, хөрөлд дурсгалууд, алтан баримлууд, за тэгээ хүннүүгийн алдартай тэр дурсгалууд, баримлууд байна. За тэрний дараа үеийн түргийн үеийн хүн чулуу, тэгэл одоо өмнөх үеийн богон гişөө. За тэгэл Монголын эзэнт гүрний одоо тэг гэрэлт гişөө, тэр Чингисийн чулуу, тэр Доронт Монголд байгаа хүн чулуунууд. Энэ бол алтан ургийнхны л одоо дөрвийг мөнхөлсөн дурсгал гэж байгаа шүү дээ. За тэгэл одоо Бурхан шашин дэлгэрснээс хойш одоо өндөргийн зан узар одоо энэ их алдартай дурслууд бол бүгд л уран баримттай холбоотой. Тэгээд өндөргийн зан узар бол Монголын одоо төрөлх урлаг уран баримлын одоо дэг сургуулийг бол бий болгосон. За тэгээд орчин үед бол энэ 20 дугаар зуунд Монголын одоо уран баримлт бол цааш нь бас нэг өвөрмөц онцлог урсгал бий болсон. Орон дахины урсгал энэ зөвлөлт Орос улсаар дамжаад ингээд орж ирсэн энэ урсгал байгаа. За энэ бол одоо Монголын урлагт одоо дорн дахины одоо активизм сонгодог баримлын урлал. За тэгээд их модерн урлал одоо энэ бүхэн одоо ингэж нэгдэн сүлдээд өнөөгийн Монголын уран баримлыг бий болгож байна. За тэгээ манай төрөлх урлагийн актив бол их олон нэрээр явлаа. Төрөлхийн сургууль, төрөлхийн дунд сургууль, төрөлхийн дээд сургууль, тэгээ соёл урлагийн их сургуулийн төрөлх урлагийн актив гэдэг одоо энэ сургуулиар бол Монголын бүх мэрэгжлийн уран баримлчид, уран зураачид, бүтээлчид бүгд энэ сургуулиар л дамжлаа. Тэгээ энэ сургууль бол ерөөсөө аль 45 оноос эхэлсэн энэ баялаг түүхтэй, одоо 80 жилийн түүхтэй энэ сургууль бол Монголын төрөлх урлагийг л орчин үед дэлхийд дахин танилж байгаа ийм том цөм юм да. Энэгээр их буянтай үйлс юм. За тэгээ манай уран баримл бол 1940-од оноос сүүл 50-од оноос эхлээд одоо нэрт баримлчин одоо энэ Сүхбаатарын гişээг уралсан Чойнболгой анх уран баримлчдыг бэлтгэж сургаад за тэндээс сурсан тэндээс энэ Сүхбаатарын гişээг хийхэд дагалдж байсан манай Даваа Цэрэнгуй, Үв болдгой, за Санжаа гэд баримлчид бол манай Эрепний урлагийн активд уран баримлын мэргэжлийг эзэмсэж ирснээс хойш Эрепний активд бол одоо нэг 10 гаруй уран баримлч төгссөн. За тэгээ тэрнээс бол одоо 90-ад оны 93 онд төгсөгч нь бол бий байгаа юм. За тэгээ миний багш нар бол одоо өмнөх одоо Инхтайм багш, Амгалан багш нар бол бас л энэ Эрепний сургуулийг дамжсан усуд. За тэгээд миний одоо энэ
сургуулийн төгсөж ирээд энэ Дэрс бүрдийн хаан сургуульд уран баримлын хичээлийн ерөнхий суурь ойлголтыг бүхэл уран зургийн болоо чимэглэх урлаг монументал одоо уран дархан сэлбэрийн ангиудад орж байсан Монгол зургийн ангид ч гэсэн сэргээн сурлах. Тэгээд 2002 оноос бий даасан одоо баримлынхаа ангийг ингэж сургалтаа зохион байгуулж авчилаа. За тэр энэс хойш одоо 20 гаруй жил боллоо. Энэ хооронд одоо суралцсан төгссөн 100 шав байна. 30 хэдэн одоо магистрант байна. За мөн докторантууд ч бас байна. За энэ уран баримлын мэргэжлийн төгссөн дээд боловсролтой шавнар маань 3 ч удаа үзэсгэлэн гаргалаа. За энэ удаагийн үзэсгэлэн бол бас их онцлогтой. Ер нь бол манай шавнар одоо нэлээд том захиалагт ажлуудаар ажиллаа. Зарим нь бие даасан үзэсгэлэнгүүд гаргалаа. За мөн гадаад дотоодын одоо активд суралцлаа. Итали, Ромын актив, Флоренцийн актив, за энэ Германы активд бас Венийн активд сурч байлаа. Тэгээ Солонгос улсад бас сурч байна. Бүр тэндээ докторийн зэрэгч хамгаалах гэдэг сурч байна. За энэ олон шавнырынхаа одоо өсөлтөн тавигдсан бүтээлүүд ингээ харахад бол үнэхээр бас өөрийнхөө дүр төрхийг олж явна. Нэгэн хэвийн биш, өөрөөрийн олон урсгал чиглэлээр өөрөөрийн зохиомжтой, хэлбэр талстай, бас сэтгэлгээний өөр сонцлогтой ийм суур баримлууд байна. Мөн одоо том өгшөө бүтээлүүдийн загварууд тавигдсан байна. Сайн байцгаана уу. Намайг Баталбоо гэдэг. За 2002 онд одоо төрсгүүлгийн дээд сургуулийн уран баримлын ангид дэлсэж ороод 2007 онд төгссөн баримлч мэргэжилтэй уран баримлч байна. За ажил нэр явж байна. Тавгүй. Одоо ингээ 4 цагаас нээлттэй Тийм 4 цагаас нээлттэй юм дээ. Анаас энүүдэ тавиал ажиллая. Уран бүтээлч нар нь ер нь яг багшаас гадна нэг 50-аад уран бүтээлч нар. За. Нийт ер нь 70 уран бүтээлүүд тавигдсан. Зөв. Яг манай одоо баримлын үзлэн чинь 4 удааг болж байна. За. Тэгээ багш шамдрын нийлсэн уран бүтээлчтэй удаад үзлээ. 2 жил тутамд нэг болдё. Сая нэг коронавирус гэдэг нэг 2 жил алгарсан чаад. Тэгээ энэ жил бол ингээд нэгдсэн байдлаар үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Хамгийн гол нь баримлчин болж байгаа хүн бол эхлээд баримлынхаа суур ойлголттой л болж авах хэрэгтэй. Одоо шавартайгаа яаж харьцах, материалтайгаа яаж харьцах, гипстэй яаж харьцах, гипснийх ойлголт байлтай авах. Одоо энэ бүхэн тэгэл хүн хийхэд л одоо хөргийг яаж хийх вэ? Хүний гавл яснаас одоо эхлээл хийн. Тэрний гавлын хэлбэр бүтээц одоо энэ бүхнийг л ойлгож шийдтэй. Энэ жил бол яг багшийнхаа одоо нөгөө аймагтанд давцуулаад нөгөөх нь насны үеийн тайлцуулаад бас нэг хүндлэгийн тийм байна тийм ээ. Хүндэтгэлийн маягийн гэсэн үг үзэсгэлэн гарч байгаа шүү. За тэгээд ер нь за тэр тэнд ярьж байна. За энэ нэтвхтэй байна. Энэ жоох гоцорч явна. Энэ сул байна. За энэ жоохон гिचэл тойрог байна шүү. За энэ нэг жоохон юм хийхтэй залхав байна шүү гэдэг юм уу. Тэгээд нийт нь тэгээд заримд нь дүнгээр ташуур өгөөл.
заримд нь үгээр ташвэргөөл, аргаар үзээд, ивэр үзээд, заримдаа хамт кофе ууж сууж, ярьж хөөрч ингэж дадлаг явж одоо инээж хөрч одоо тэгэл хоолундаа хувааж явж ижил одоо ингэж энэ хүүхдүүдийн чинь урлагт сэтгэлтэй болгож, урлагт дэртэй болгоно шүү дээ. Тэрнээс хатуурхаж болохгүй. Тэгээд аль болохоор энэ олон зантай олон газраас ирсэн хүүхдүүдийн чинь тэгэл өөрийн аль болохоор л өөрийнх нь зөнгөөр л аяар нь тэгэл урлагт амлуулаад цааш нь хөгжүүлээд өсгөөд ингэж л явж ижил сургуулийн төгсгөж тэгээд энэ мэрэгчдээ хаяхгүй явах сэтгэлтэй болгож ил зүг чиг зам мөрийн зөв засаад өгөх зорилготой ингэ сургаж ирсэн тийм. Хүмүүс хитрхи гадна одоо материалист юм уу, гадаад юм өнгө төрхний юмд амар сонирхолтой юм уу, тийм зүйлд илүү татагддаг бол хүний дотоод сэтгэл буюу одоо дотоод тэр мөн чанар хүн гэдэг амар гайхалтай зүйл байд юм а гэдгийг аль болох бүтээлүүдээр мэдрүүлэх хичээдэг. Намайг Цагаатаа гэдэг. Дөрсөг урлагийн дээд сургуулийг 2011 онд уран баримлын мэргэжлэр төгсөөд тэгээд дараа нь Итали улсын Ром хотод Ромын урлагийн академид магистр хамгаалчаад ирээд тэгээд ерөнхийдөө СТХ сургуульд багшлаад явж байгаа. Тэгээд Италид очсноос хойш ерөнхийдөө бүтээлийн санаа гэдэг маш чухал. Тэгээд бүтээл болгон дээр юм нэлээд олон хуудастай одоо бичвэр шиг юм заавал бичдэг, диплом шиг бүх бүтээл дээр бичдэг. Тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө бүтээлийнхаа одоо санаа болон хүмүүст ямар мэдрэмж өгөх гээд байгаа тэрийг илүү их одоо илэрхийлдэг болсон гэж хэлж байна. Нас явах тусам ингээд он цаг өнгөрөх тусам бидний ингээд гадаад төрх ингэж яг уу жоохон муухагаар хэлэхэд гунддаг гэж хэлж болох боловч эсвэргээрээ дотоод тал руугаа илүү их гэрэлтэж улам ингээ гоё болдог. Тэрийг гэхдээ ингээд өөрөө ингээд хүн болгон мэдэрдэг, өөрөө ингээд өөрийгөө ингээд илүү ухаантай болж байгаа, илүү ингээд өөрчлөгдөж байгаа гэдгийг, хувьсаа өөрчлөгдөж байгаа гэдгийг мэдэрдэг. Тэр үднээс ерөнхийдөө бидний нөгөө нэг блок буюу ийм дөрвөлжлөгдсөн, хайрцаглагдсан сэтгэлгээнээс бид нэг ингээ баг багаар мултарч гарч байгаа маань ангижирч байгаа. Одоо тэр зүйлээс ангижраад илүү өөрийнхөө алхах, өөрийнхөө одоо эндээс магадгүй энэ модноос ингээд гараа явахаар яг өөрийнхөө замаар, өөрийнхөө бодлоор ингээд гараа явж байгаа гэсэн утгатайгаар тэгээд ангижрал гэдэг ийм бүтээл хийсэн. Ер нь баримлын төрөл дээр бол нэлээд шинжилэл, өөрчлөлтүүд нэлээд харагдаж байна. Орчин үеийн тийм одоо орон зайн баримлууд, орчин үеийн шийдэлтэй тийм ажлууд бас хийж байгаа залуучууд байна л да. Жишээлбэл одоо энэ сая бидаас үзэсгэлэн гаргасан. Тийм үү? Тий. Хин гэж уран бүтээлч яах вэ? Энэ бүрэн жаргал гэдэг. Бүрэн жаргал. Бүрнэгээ. Энэ нөгөө соёлын ам дээр гарсан шүү дээ. Сая бидаас үзэсгэлэн гэсэн. Зөв. За сайн бацгаана уу. Намайг Үлзий баярын бүрэн жаргал гэдэг уран баримлч мэргэжилтэд 2010 онд уран баримлын ангийг Бадрал багшийн уралданд төгссөн байгаа. Тэгээд энэ уран баримл 2023 үзэсгэлэнг 2010 11 оны нийт төгсөгчөд хамтарч зохион байгуулж байгаа үзэсгэлэн байгаа. Тэгээд тэр дундаа энэ үзэсгэлэн болохоор нөгөө өмнө нь зохиогдож байсан үзэсгэлэнгүүдээс ялгарх зүйл нь болоод ирэхээр онцлог нь одоо Бадрал багшийн маань 60 насны ой тохиож байгаа. Тийм учраас багштай хүндэтгэл үзүүлэх зорилгоор илүү жоохон далаацтай, илүү олон бүтээлчдийг хамруулсан илүү чанартай бүтээлээр үзэсгэлэн гаргая гэж ерөнхийдөө зорьсон байнамаа.
За намайг Төмөр Хотын Пүрхүү гэдэг. Би 2010 оны төгсөлт. Тэгээд Энэ жилийн үзэсгэлэнг бол бүрэн жаргал Пүрхүү хоёрын ангийнхаа дааж зохион байгуулж байгаа. 10, 11 оны ангиуд одоо нийлээд хамтарч одоо зохион байгуулж байгаа. Тэгээд бол би өөрийнхөө одоо 18 онд тэгэхэд шийдсэн уран нугараач гэдэг бүтээлээр оролцож байгаа. Тэгээд энэ бүтээлийн маань онцлог болохоор яг одоо энэ манай Монгол улс чинь бол уран нугарлалтын одоо энэ урлагаар бол дэлхийд бол бас дээгүүрт явдаг. Тэгээ яг энэ цаг үедээ бол одоо яг амьдарч байгаа. Тэгээ энэ уран нугарлалтын гайхамшигыг харуулж байгаа уран нугараачтаасаа бас нэг төлөөлөл болгоод уран заяа гэдэг уран нугараач охиныг сонгож аваа. Тэгээд нэг ясандаа энэ бүтээл маань бол хамтын уран бүтээл болж байгаа гэсэн. Тий. Гадаадад суралцж байгаа доктор, мастерт суралцж байгаа баримлчид маань бас оролцож байна. Тэгээ Монголдо байгаа мөн гадаадад ажиллаж байгаа ажиллаар явсан уран бүтээлчид маань ч гэсэн бүтээлээ өөрөө ч нэм би энэ Монголдо байхгүй байгаа ч гэсэн тий Америкаас, Солонгосоос, Хятадаас тэгээ хөдөө орон нутаг Говь Алтай, Ховд тэгээд Баян хонгор гэдэг аймагуудаас Хөсөглөөс гэл бусад аймагуудаас ерөөхдөө бүгднгээс нь ирж оролцож байгаа. Тэгээ нийтдээ 84 уран бүтээлчийн бүтээлүүдээс 90 шидэвэр бүтээлүүд нь тавигдж байна гэж ойлгож байна. Намайг инх үед гэдэг уран баримлч 11 оны Бадбал өгшөө төгсөлт байгаа. Ер нь сэлбэр нэлээд хийдэг. Тэгээ багасаа сэлбэр хийдэг ус. Тэгээ тэр онцгой тохируулаад ер нь бүтээлүүд сүүлийн үед одоо мод төмөр арьсаар ер нь голчлон хийж байна. Би нэг саяхан үзэсгэлэн гаргасан. Туйлс гээд тэгээд тэрэн дээр нэг хоёр том ажил хийсэн. Нэг нь одоо миний ард байгаа. Энэ ажил байгаа. Цогбаатар гэдэг төгс. Цог гэдэг чинь галын хамгийн дээдл гэж би ойлгодог л доо. Одоо дүлнөөс цог нь илүү хүчтэй тий. Тэр талаар бол сэлбэр ер нь голчтой гэх юм одоо хийдэг болохоор одоо баримл илүү надаа орон зай илүү одоо юмыг илүү харахад тусалдаг л да. Төмөөгийн ажил байна да. Сая бидаас үзэсгэлэнгээ хийсэн байна. Ред гэрт. Тий, Ред гэрт. Зөв. Тий. Ред гэр галерейд үзэсгэлэн гаргасан юмс. Яг дандаа ер нь хүний анатомийн талаар нэг баримтад үзэсгэлэн гаргасан. Тэрэнд оролцсон уран бүтээлч юм байна. Тий, жоохон орчин үеийн чиглэлийн бас ажил мэргэжлийн дагуу одоо хөшөө дурсал хийх, уран баримтлуудын өөрөг баримтлууд хийх, зарим нь бүр одоо юм сэтгэлгээний одоо орчин үеийн чиглэлийн бас ажлууд хийж байна. Одоо энэ манай энэ төмөгийн ажил бол яг тийм байгаа. Орчин үеийн л одоо ажлуудын нэг өөрийгөө чагнах, тэгээ дотроос бас өөрийгөө ухах, амбарлах гэдэг юм уу тэр чиглэлээр хийж байгаа ажил байгаа таахгүй. Зөв. Энэ ятаг тий. Энэ нөгөө Говь Алтад байдаг. Бас хөдөө орон нутгуудад байна. За. Тий, одоо Монголын урдчуудын эвлэлийн хөдөө орон нутгийн салбарын бас уран бүтээлч байна. Энэ бол Говь Алтай аймагт байдаг. Тэгээ Говь Алтай одоо тэндээ бас музейн сэргээн зацуулагчаар ажилладаг. Яг Багшийн ангийг төгссөн юм уран бүтээлч. Ер нь нэр бас орон нутгаас нэрээ уран бүтээлч нэр их оролцож шүү дээ. Гадаадаас бүр оролцож байна уу гайгүй. Юу мэдчилгээ төвшүүлсэн юм байгаа. Өөрөөсөө бүтээл өгч чадаагүй. Одоо амжаагүй байна. Юу манаас бол РФ-ний сургуулиас дээр бол сая манай гуравчин болов сая мэдчилгээ төвшүүлээд ирүүлсэн байна. За ер нь бол одоо багшийн сурч авсан юм гэх юм бол тий одоо зөндөөл баримлын хичээлийн бүхэл юм сурсан. Гэхдээ одоо багшаас яг миний өөрийг олж авсан юм гэх юм бол энэ баримлыг яаж их гоё тийм зохиомжтой, хурдтай, ирч хүчтэй тухайн гаргаж байгаа амтныхаа тий характерыг одоо тэр хөдөлгөөн хөнгөн шингэн байгаа байдлыг яаж тэр гоо сайхантай тэр баримлалд ингэж оруулж ирэх вэ гэдэг бол одоо багшийн одоо том сургасан зөвлөмж. Тэрнийхээ дагуу л ирнэ хөвчлэн бүх баримл дээр ажилладаг та. За намайг их банд гэдэг 2015 онд Төрслөрлөгийн дээд сургуулийн уран баримл уран зургийн ангийг
төгссөн. За энэ удаагийн бүтээлд болохоор би талын зээр гээд нэг бүтээл, балдуугийн шаруугаан хөрөг, тэгээд бас нутаг гэгээд бас ангирийн тийм 3 баримлаар өнөөдөр бол оролцож байна. За өнөөдөр үзий хүчил бүрдсэн энэ сайхан өдөр Монголын урлаг тэр тусмаа Монголын дүрслэг урлагийн дотроос за хүн төрөлхтний одоо хамгийн анхдагч урлагуудын нэг гэж нэрлэгдэхээр одоо баримлын урлаг гайхамшигтай нэгэн үйл явдал болж байна. Энэ цагийн болон ирээдүйн болон оюутан сурагчдад өөрийн одоо эзэмссэн тэр сайхан уран баримлж чигмэх энэ сайхан мэргэжлийг өвлөж яваа нэгэн гайхамшигтай эрхэм багш болох Монголын орчуудын эвлийн нэрмж шагналт урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, баримлч Бадрал багшийн маань энэхүү 60 насны ой тохиож байгаа ийм сайхан баярын өдөр мөн шамнартай хамтарч байгаа үзэгслэн ийхүү нэгтгэхэд бэлэн болсныг та бүхэндээ сануулж байна. Монголын уран зургийн галерейн захирал хүндэт профессор хадагтай Саран Туяа таныг урьж байна. Монголын уран зургийн галерейн Алтан сан хумрагт маш олон бүтээл нь хадгалагдаж олонний хүртээд болдгийн зэрэгцээ мөн шав нарынхны бүтээлүүд бас сүүлийн үед ирж байгаа ийм сайхан. Тэгээд ямар ч одоо уран бүтээлч хүнийг өөрийнх нь уран бүтээлээс гадна тэр хүний одоо гаргаж байгаа, сургаж байгаа, боожуулж байгаа тэр шав нараар нь дүгнэхэд хамгийн чухал одоо үзүүлэлт нь болдог гэж үздэг юм аа. Монголын уран зургийн галерей жилд Ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн мөн залуу уран бүтээлчдийгээ дэмжих зорилгоор чөлөөт орон зай гэсэн ийм сайхан хөтөлбөрийн хүрээнд доктор профессор Бадрал багшийн минь одоо шав болох залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн өнөөдөр бид нар үзэн сонирхож байна. За ингээд үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэн дахин талархъя. Мөн үзэсгэлэнд амжилт хүсье. Баярлалаа. За ингээд эрхэм өчтөө та бүхнийхээ Монголын орчуудын эвлийн ерөнхийлөгч зураач Амбатыг урьж байгаа хүлээн авна. Бадрал багшийн хувьд бол одоо багш хүн гэдэг бол одоо хоёр талтай гэж миний хувьд боддог. Уран бүтээлийг нэг төрүүлэн гаргана. Уран бүтээлчийг бас одоо төрүүлэн гаргадгаараа одоо багш хүн одоо уран бүтээлч багш хүн гэдэг юм бас нэг гой хувь тавилан юм уу гэж миний хувьд боддیں۔ Тэгэхээр зэрэг одоо Бадрал багштай цааш нь шавнарт нь одоо уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Болдбатын хангал манай хангалд маанаас нэг онцгой өдөр шагнал авчээ шүү. Тэгээд одоо багшийнхаа энэ 60 насны ой за тэгээд энэ хамтарсан 3 дахь гайхамшигтай үзэсгэлэн гэдэг ингэж соёлын тэргүүний ажилтан гэдэг бол үн цэнтэй ийм одоо шагналыг авч байна. За баярлалаа. Ингээд та бүхнийхээ өмнө дараагийн их мөнтэй зочныг урих гэж байна. Дүрслэгүрлийн академийн захирал уран чимгийг урьж байна. Бадралтай би Санкт-Петербург, хуучнаар бол Ленинградын уран зургийн академид бол хамт суралцж байсан. За тэгээд Бадрал бүтээр сүүлийн одоо 10-аад жил бол бас Дүрслэгүрлийн академид хамтран эрдмийн зөвлөлд доктор профессор хоёулаа цолтоо одоо бас энэ Дүрслэгүрлийн академиг бас босгосон одоо усуудын бас нэгэнд байгаа. Тэгээд юугаараа би маш их бахархаж байна уу гэхээр үнэхээр Монголын дүрслэгүрлийн түүхэнд бол 70 гаруй жил 70 гаруй хүн бол 1952 оноос ахуулаад Репни академиг бол төгссөн бол байдаг. Та бүхэн мэднэ Монголын одоо Бадрал багш бол Репни академиг төгссөн. Бид бүгдээрээ нийлээд Монголын дүрслэг урлагт Репни одоо том академик тэр сургуулийг тэр дэг сургалтыг бол Монголд бол төлөвшүүлж явж байна. Тэгэд энэ одоо хөлбөмбөрт бол Бадрал багш өөрийнхөө уран бүтээлээрээ оюутнуудаараа дамжуулаад ийм их том уламжлалт 260 гаруй жилийн түүхийн том академик дэг сургуулийг бол Монголын хөрсөнд бол амжилттай буулгасан гэж би бол үзэж байна. Энэ утгаараа одоо манай Монголын уран баримлын өнгө төрх бол маш олон өнгө аястай, олон хэлбэр загвартай цаашд бол 21 дугаар зуунд том одоо урлаг болж хөгжих нь бол дамжгүй маа. Тэгээд одоо даруухан Бадрал маань маш их даруухан хүн. Тэгээд өнөөдөр ийм одоо хүний 30 гаруй жилийн хөлбөрийг бол одоо та бүхэн минь уран зургийн галерейд гарсан ханы гой үзүүлэн фото зургуудаас бол харж болно. Зураач нарын уран бүтээлийн баримлын гой бүтээлүүдээс нь бол харж болно. Тэгээд та бүхэндээ цаашдын уран бүтээлд бол өндөр амжилт хүсье. Тэгээд Монголын Дүрслэгүрлийн академи бол
Бадрал багшийн шавнарт бол өөрийн гэсэн бас шагналуудаа бол гардуулна. Тэгээд манай үүнийг бол одоо юуны дараа нийлтийн дараа бол манай Эрдэнэтний Арим бичгийн дараа доктор Үлзий Баяр бол Бадрал агштай нийлээд манай Дүрслэгүрлийн академиас бол ном шагналуудыг бол та бүхэнд хүргэнэ. Тэгээд амжилт хүсье, баярлалаа. За ингээд одоо та бүхнийхээ өмнө соёлын гавь сэтгэлтэн яруу найрагч Данзангийн Нимааг та бүхний өмнө өрж байгаа хүлээн авна уу? За бүгд садаа олгож тавна уу? За сайхан өдрийг хүргье. Авиас бол үр дүнгийн настай, нас бол тоогоор хэмжигдэх настай. За энд би тоглоод гарч ирсний учир бол энэ сэтгүүлийг харж байна уу? Улирлаа зохиолч гэж ийм уран зохиолын сэтгүүл гараад яг 10 жил болж байгаа юм. Энэ сэтгүүл 10 жил болохдоо Эрхэм нөхөр Бадралын зургаар 10 жил гоёж байгаа ийм сэтгүүлээ. Улирлаа зохиолч гэж сэтгүүл. Энэ зургнаас өөр сэтгүүл Бадралын зургнаас өөр сэтгүүл энэ сэтгүүл зохихгүй байгаамаа. За миний сэтгүүл бол Бадралын авиасаар дайжгүр хийж байгаа ийм сэтгүүл. Өнөөдөр сэтгүүлийнхаа хамт олонны өмнөөс Бадралда чин татна халуун баяр хүргье. Бадралын одоо авиас бүлгийн бас нэг гайхамшигтай гэж ингэж бодож байна. Үнэхээр авиастай хүн гэдэг бол зөвхөн өөрийнхөө мэдлэлд байдаг тэр агаар орчныг эзэмшдэг юм биш байна. Дэлхийд даяар одоо эзэмшдэг юм байна гэж ингэж сэтгэл хөдлөж бодож байна. Энэ хүмүүсний хэлдэгдээ уран зургийг чинь үзэх яруу найр гэдэг тийм үү? Миний нэг жижигхэн шүлэг байдаг. За энэ шүлэг Франц дээр, Орос дээр, Хятад дээр гарсан та. Тэгээ энэ шүлэг бол бас Бадралын зурагнаас төрсөн шүлэг. Миний шүлэгнээс төрсөн Бадралын зураг бий. Ийм ам халуун уяатай нэг уран бүтээл байдаг. Би тэр богинохон 8 мөртийг уншиж бас сонирхуулъя. Бадралдаа зориулж бичсэн шүлгээ. Сарны туулай зураач баримлж ис Бадралд. Сарны туулай үүрээр бууж, саруулхан нугын шүүдрууж, сэм дэгдэн нисгэд жинжин хялган сочин хүлэгмрэн ихсэн зур шүлэг нойрон авах гүмд бадаг навчис усан дунах бүдэг чимээнд намар сарна. За баярлалаа Бадралтай амжилт хүсье. Цаашдаа олон жил хамт ажиллана шүү найзаа. За баяр хүргье. За тэгээ энэ сайхан одоо сэтгүүлийн одоо 10 жил чимж байгаа ийм гайхалтай одоо зургийн уран бүтээл одоо та бүхэн харж байгаа манай Бадрал зураач маань энэ бэхэн зураг бол одоо хэдэн жилийн дараа бол одоо олон эрдэмтдийг төрүүлэх судалгаа маш олон эрдэмтэд энэ таны зургаар бүтээж төрөх баха гэж бодож байна. За тэгээ манай шавнар бол яхаа 2013 онд 17 онд бас өсөлн гаргаж байсан хамтарч. За тэгээд тэрнээс хойш бас нэлийн хэдэн жил өнгөрлөө. Энэ ковидын одоо энэ хэцүү цаг үеч давлаа. За тэгээд энэ хооронд одоо манай шавнар бас зарим нь гадаадад зарим нь дотоодд ч гэсэн урлагийн их сургууль академиудад одоо магистрийн зэргүүд хамгааллаа. Зарим нь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээш гаргалаа. За тэгэхээр уран бүтээлийн хувьд сайн явж байна. Бас том захиалгуудыг хийлээ. Бас энэ Чингис хааны музейд манай Бат холбоо, Мэрэк, мөнх төвшин нар одоо Монголын бүх сар болсон одоо богон гişөө, хүн чулуу, гэрэл гişөөнүүдийг буулгаж тэр материалаар буулгаж ингэж тавьсан байгаа. За бас хаадын баримтлыг шунгадыг хийж одоо сайхан хувцас өмсгөлтэй ингэ тавьсан байгаа. 30 гаруй жил ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд бол одоо сайхан авиастай шавнар төрлөө бас мөн ангиас гадна бас өөр уран зургийн анги, хувцас дизайн, уран зураг, монументал шинжилгээ анги, сэргээн сурлах анги гэдэг одоо ангиудад бас баримт галбар зүйн хичээлүүдийг зааж байсан. Дүрслэгүрлийн академид бас цаашдаа одоо хөтөлбөрөө шинжилж сайжруулж байгаа. Тэрэнд бас гарын авлага туршилт бас юу тийм нөөц боломж ч гэдэг юм болох уу харж үзэж ярихад санаа авах юм байгаа. Энд уран баримт галбар одоо тэгээ зохион янз янзын хичээлүүдийн одоо хөтөлбөр дээд газраас ирсэн тогтоо шийдвэрч байд юм уу? Сургуулийн захиргаанаас өгчөөсөн даалгавар маалгавар тэгээд энэ хөтөлбөрүүд байгаа. Энийг сургуулийн захирал доктор Уран Чимэгтэй гардуулъя. За тэгээд энэ удаа бас үзэсгэлэнд амжилттай оролцсон одоо шавнартаа бас энд шилдэг баримтчаар тодорсон бас нэг шавыг бас урамшуулах хэрэгтэй. Шилдэг баримтч гэдэг одоо
өргөмжил батламжийг гардуулдаг байгаа. За ингээд энэ удаагийн одоо шилдэг баримж цааш шалгарсан эрхэм уран бүтээлчээр өгч байна. За энэ хүн бол 2010 оны төгсөлд бүрэн жаргал ийхүү 2023 оны манай Баатар улс орны шилдрийн хамтсан үйлчлэгийн шилдэг баримжаар цаасан байна. За хамтын хүрээ. За баярлалаа. Хамаан сүрээ за хаачих авах хэрэгтэй болооч хаагч юмтай байна. За баярлалаа баярлалаа. За үүгээр бусдын амжирга дадлагдаж чиж байгаа бол өөрөө хүчтэй хүний шинжээ гэж өгдөг шүү. Тийм учраас бид хүмүүс бүсгүй сайн хандаж шүү. Илүү хурам авч илүү бүтээлээ илүү сайн шамдаад илүү олон гой бүтээл хийнэ гэж үзэж байна. Баримт хэмээх энэ том урлаг үе үеийн бүхэл олон энэ бүх шавнарыгаа хөтлөн оруулсан Бадрал багштай бүх үе үеийн шавнарын өмнөөс баяр самбарч байгаагаа илэрхийлье. Нийт шавнарын зүгээс одоо энэ өчүүхэн туршлагын зүйлийг гардуулъя. Бойтагоо заав ичийн араас эрхэм хүн болоод эрдэм багш гэдэг энэ хөө ингээд ажилласан багштай ийхүү шавнарын хөдөлгөөн баяр хүргэе. Төрслөх урлагийн дээд сургууль сурч байхдаа манай багш болохоор манай яг аав Бадрал багш. Тэгээд аавынхаа шавны олж орсон. Тэгээд яг нөгөө өмнө нь болохоор гэртээ байдаг шгээл одоо харьцсан гэртээ байдаг шгээл байна гэж амар бодоод ерөөхдөө аавын амир ирэх охин байсан. Тэгээ яг тэрншгээ бодоод ингээд сургуульд ороод тэгэл ингээ хичээлээ хийгээл ерөнхийдөө дандаа нэг тийм би бас ерөнхийдөө анх ингээл айгуу тийм хүүхдийн эрх нялуурсан нэг тийм баримтууд амар хийдэг байсан. Тэгээ тиймэрхүү баримтууд хийдэг байжгаад яг эхний семестрийн нөгөө нэг юугаар просмотр гараад тэрэн дээр ингээ бүх багш нар суудсан байсан чинь аав ингээд энэ хүүхд юусоо юу яагаад байгаамаа айгуу юм хүүхэд сэтгэлээс гарахгүй байгаамаа хитрхийн юм жоохон хөвчөг байгаад байгаа энэ жоохон томл болмоор байгаа юм да гэж тэгжсэн. Тэгэнгүүт ингээд нэг сайн амар гомдоод нэг талаараа амар гомдсон. Нөгөө талаараа тэрнээс хойш харин ингээд за би юу ингээд ийм дандаа л нэг жоох хөвгт хийж байгаа юм шиг юм хийгээд ажиллахгүй маань. Жохон ингээд өөр юм хийх хэрэгтэй маань гэсэн бодол төрж ирсэн. Тэгээ ерөнхийдөө 4 жил ингээд хамт ингээд аатайгаа хамт амьдраад хамт ингээд сургуультай байгаад ингээд явж байхад ерөнхийдөө битээр яг сургууль дээр яг тэрнээс хойш баг ингээд багш шавын харилцаатай болоод гэртээ ирэхээр яг ингээд гэр бүлийн харилцаатай байдаг. Тэгсэн хэрнээсээ амар том давуу тал нь гэх юм бол байнгын гэртээ очисон ч одоо багшаасаа байнгын зөвлөгөө авч болдог. Одоо болохоор хамгийн гоё юм надад юу санагддаг. Оюутан байхад байнга багштайгаа ярилцаад багшаасаа зөвлөгөө аваад хийж байгаа бүтээлээ улам гоё ойлгодог гэсэн бол төгсгөд ерөнхийдөө тэр зүйл байхгүй болно шүү дээ. Харин миний хувьд болохоор давуу тал нь гэхээр байнга ингээд төгснөхийн дараа ч одоо ингээд автаа Италид байхдаач би аав руу ингээд скиз явуулаад энийг ингээд хийж байгаа ингүүл ямар байна тэгвэл ямар байна гэдэг байсан. Одоо ч гэсэн байнга автаа тэгэж бүтээлээ үзүүлээл байнга санаа оног нь авч ингээд зарим зүйлээ ингээд хамт хүртэл хилцдэг. Тэгээд маш их тусалдаг. Ингээд охиноо ингээд баримлжин болгоцсон ингээд хөрх юм хүн төвчөр юм дээр бол надад маш их тусалдаг. Багш гэдэг бол бусдад бас нэг шинэ амьдрах ухаан ертөнцийг бэлгэлдэг л хүмүүс юм. Тэр зам чиг мөрийн зүв зааж өгдөг л хүмүүс юм. Хүн бол ерөөс багшгүй хүн бол ерөөсөө маш төмөн төрөлтөнд явдаг гэж байна шүү дээ. Ер нь бол би өөрөө анх эрэхтэй л би батсан. Би ер нь багш болно гэсэн. Ер нь манайхныг багшийнхан гэдэг. Манай нутагт бас багшийнхан, өврийн багшийнхан гэдэг. Бүтээл хүргээгчний нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань Монголын уран зургийн галерейд зохион байгуулагдаад байгаа Уран баримл 2023 үзэсгэлэн дээрээс хүрлээ үзэгчтэй. Энэ удаагийн дугаарыг маань таалан сойрхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.